байцгаана уу. Дэлхийн өнцөг болон бүрт суугаа монголчуудаа зориулан шинжилгээ танин мэдэх үе мэдээллийг хил дээрээ бэлтгэн хүргэхээр зорддог. Од мөндөр сувгийн маань галуу шоу нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт айгу сонирхолтой юм тохиолдолтой надад. Тэр нь юу гэхээр юм гэдэг нь мэдээ шүү манайхаа. Ямар мэдээ тохиосон бэ гэхээр өнгөрсөн 7 хоног би Leonard Susskind гэдэг Америкийн одоо Стэнфорд дээр байдаг баха. Стэнфорд дээр байдаг физикчин 2008 онд бичсэн Хар нүхний дайн гэдэг номыг эхлүүлсэн. За энэ ном нь юуны тухай гардаг вэ гэхээр Susskind болон Стивен Хокинг нар хар нүх мэдээлэл хадгалдаггүй үгүй юу гэдэг дээр нэг хэсэг их маргасан. За 20 жилийн өмнө гэсэн. 20 жил энэ маргаан хүчтэй явж байгаа. Сүүлдээ бол Susskind-ийн талынхан ялснаар одоо өндөрлсөн гэж үздэг. Гэтэ өнөөдөр бид нар яг туршлагаар ч юм уу эсвэл яг бүрэн гүцэд хар нүхэнд үнэхээр мэдээлэл хадгалагдахгүй үгүй юу гэдэг онол маань бас байхгүй байгаа учраас энэ маргаан ингээд 100% дууссан гэж дүгнэхэд хэцүү. Гэхдээ яг хөө мэдээж квант механик жишээ нь үнэн бол хар нүхэнд орсон мэдээлэл заавал хадгалагдчих ёстой гэдэг. За квант механик үнэн нь бол үнэн. Гэхдээ хар нүхэн дотор ороод квант механик яг одоогийн бидний энэ ашиглаж ажилдаг шиг квант механик хэвээрээ байх үгүй юу гэдэг нь өөрөө маргаантай асуудал те. Зарим физикч нар бол жишээ нь Susskind талын физикч нар бол магадгүй утасны онолтын чи ажиллан ч юм уу тиймэрхүү маягаар үздэг ба. За тэгэхээр энэ номыг уншаад эхлүүлээд байжсэн чинь өнгөрсөн 7 хоног их сонирхолтой юм боллоо. Тэр нь юу вэ гэхээр яг үндсэн ивент маань хизээ болсон бэ гэхээр 11 сарын 12-ны өдөр болсон байна. За энэ чэнэс хойш явсаар байгаад сая өнгөрсөн 7 хоногийн хэд өдөр байсан бэ? Нэгд өдөр байсан уу? Хоёрт өдөр мэдээ болж гарсан. Буруу шүү. 3 хоногийн өмнө мэдээ болж гарсан. За тэгэхээр энэ мэдээ юуны тухай гэхээр анхдагч хар нүхнүүдийн тухай байгаа. За анхдагч хар нүхнүүд гэдэг нь юу вэ гэдэг асуултыг эхлээд хэдүүлээ ярих хэрэгтэй. За юуны өмнө хар нүх гэдэг объект буюу бидний одоо нөгөө зургийг авсан те Event Horizon Telescope-оор зургийг авсан энэ хар нүх гэдэг объектуудын гаралд үүсэл бол одон орны гаралд үүсэлтэй. За одон орны гаралд үүсэлтэй гэдэг нь манай нарнаас 33 билүү 30 билүү төдий дахин хүнд масста том одод амьдралынхаа сүүлийн мөчлөх цөмийн урвал нь хангалттай хэмжээний хүчтэй явагдахаа болоод гадна давхарга нь улам төмрүүгээ ингэж дарж эхэлдэг тийм үү. Gravitational collapse гэж нэрлэдэг. Тийм таталцлын нуралтанд ороод огторгуу хугацаанд хязгааргүй гүн одоо эцэг үүсгээд хар нүхийг үүсгдэг гэдэг ба. За энэгээр бол Penrose болон бусад эрдэмтэд Нобелийн шагнал авсан. Тэгээ яг яаж одод амьдралынхаа сүүлийн мөчөд нарнаас хэд дахин хүнд одод шүү дээ. Одод таталцлын нуралтанд ороод хар нүх үүсэх боломжтой вэ гэдгийг харуулснараа Нобелийн шагнал авсан байдаг. За тэгэхээр энэ бидний зургийг авсан гравитацийн долгионыг бүртгэсэн эдгээр бүх хар нүхнүүд бол ерөөсөө л ийм оддоос үүссэн хар нүхнүүд байна. За эдгээр оддоос үүссэн хар нүхнүүд нь өөрөө манай нарнаас хэд дахин том хар нүхнүүд байгаа. Өөрөөр хэлбэл масс нь дор хаяж 3 дахин хүнд, 5 дахин хүнд, 10 дахин хүнд, 100 дахин хүнд, 1000 дахин хүнд ч юм уу ийм хар нүхнүүд байдаг. За бүр хүнд хар нүхнүүд ч байгаа. Тэдгээр нь бол ихэвчлэн галактикуудын төвд оршиж байдаг. Хэд хүнд масстай хар нүхнүүд гэж бид нэрлэдэг. За эдгээр хэд хүнд масстай хар нүхнүүд бол галактикийн эволюцид маш чухал нөлөөтэй тий. Галактик дотор матери тархахад тухайн галактикийн матери өөр тийшээ цацагдаад явхад ч юм уу. Тухайн галактикийн материйн популяцийг хянана гэхээр арай хатуу үг юм да. Тухайн материйн галактикийн популяцийн динамик нөлөөлж идэг ийм чухал объектууд байна. Тэгэхээр ерөөсө хар нүх гэдэг объект бол нэг чухал юм нь ялангуяа эдгээр хэд хүнд масстай хар нүхнүүдийн нэг чухал юм нь галактикийн динамикт маш хүчтэй нөлөөлж идэг ба. За хэрвээ манай сонсогч нар санаж байгаа бол хүн төрөлхтний авсан хамгийн анхны хар нүхний зураг 2019 оны 4 сарын 9-ний өдөр билүү 17-ны өдрөөр гаргасан санагдаж байна. Тэгэхээр энэ хар нүхний зураг бол манай галактикаас 65 сая гэрлийн жилийн зайд байх өөр галактикийн төвд байгаа хар нүхний зургийг авсан бид нар. За яагаад энэ галактикийн хар нүхний зургийг онцгойлж сонирхож авсан бэ гэхээр бид нар тухайн тэр галактикийн хар нүх маань актив буюу идэвхтэй хар нүх гэдгийг мэддэг болсон байхгүй. Яаж мэддэг болсон бэ гэхээр 2000-ад оны ихэр Хаббл сансрын дурангийн авсан зурагнууд тухайн тэр хар нүхний зургийг авсан хар нүхнээс
матери жет хийгдээд гараад ирж байгааг нь харсан ба. За жет хийгдэх гэдэг нь юм хар нөхөд тойроод эргэж байгаа материйн хуйларсан юм урсгал ба accretion disk гэдэг. Тэрийг эргэлдэж байгаа тодорхой өнцөг болон моментын таарчих юм бол одоо дүүгэрдэж байгаа юмыг шиддэг шүү дээ хэдүүлээ. Тэгж байгаа юм шиг үсрээд нисээд гараад ирдэг гэсэн үг. Тэгээд хар нөхчин өөр маш том объект тийм үү. Хит хүнд маста хар нөхнүүд бол манай нарны аймаг шиг том хэмжээтэй. Ийм амраг объектыг бараг гэрлийн хурдаар шахам матери тойрж эргэлдэж хагаад дүүрдүүлээ шидэгдээ гараад ирэхээр өөрийнх нь тухайн галактика хүртэл орхиод явчих боломжтой. Тухайн материйн жет болоод гарч байгаа урсгал маань тий. Тэр энэ зургийг ихлээд Хаббл авсан. Энэ зургийг юу гэлтэж чинь гэхээр энэ тэр галактикийн төвд байгаа хит хүнд маста хар нөхөл идэвхтэй хар нөх юм а гэдгийг хэлээд идэвхтэй хар нөх гэдэг нь тойроод эргэлж идэг хуйлралын дисктэй гэсэн. Accretion diskтэй. Тэгээд тэндээс нь заримдаа матери шидэгдээ гарчдаг байх нь шүү дээ. Тэр ийм гэдгийг мэдсэн учраас бид нар хар нөхний зургийг авсан байгаа байхгүй. Түүнээс биш хэдүүлээ ингээд докторгууд сансрын үлгэнд явж явах юм бол ямар нэгэн матери тухайн хар нөхийг тойрж эргэлдээгүй те accretion disk буюу хуйлралын дискгүй хар нөх байх юм бол бид нар мэдэхгүй тэрийг. За бүр ингээ асар том хар нөх төсөөлөл л та магадгүй манай нарны аймаг шиг хэмжээтэй ч юм уу тийм хар нөх байх юм бол бид нар тэр хар нөх руу унжаагаа эсгэж мэдэх боломжгүй байхгүй. Ягаад тэгэхээр ойртох тусам тухайн хар нөхний таталцлын орн баг 1/4 болчдөг. Тэгэхээр тэрийг мэдэх боломжгүй. Харин хар нөх маань жижигхэн байх тусам одоо манай нар шиг хэмжээтэй ч юм уу эсвэл бүр нарнаас жижигхэн хэмжээтэй. За нарнаас жижигхэн хэмжээтэй төр орхи. Манай нар болон нарнаас арай жоохон том хэмжээтэй. Эдгээр хар нөхнүүдийн хэмжээ насар жижигхэн учраас ойртох тусам таталцлын орны хүч нь 1/4 биш болоод миний хөл мэдэрж байгаа таталцал толгой мэдэрж байгаа таталцал хоёр өөр таталцал одоо таталцлын хүч нь өөр учраас намайг ингэ сунгадаг ч юм уу тиймэрхүү үзэлгүүд болоод одоо таталцлын орно огцом нэмэгддэг гэсэн. Тийм учраас ойртож байгаа мэдэж болдог. Хит хүнд маст хар нөхнүүдийг бол бид нар ойртож байгаа мэдэх боломжгүй. За тэгэхээр мэдэн дээр эргээд орё те хар нөхний тухай илэрхий их ярьчлаа. Тэгэхээр мэдээ мөн өөрөө хар нөхтэй холбоотой. Гэтэ ийм түрүүний одоо ярьсан оддоос үүссэн хар нөхний нөх биш. За ертөнцид ямар хар нөх бас байж болдог гэхээр бид нар primordial black holes гэж нэрлэдэг. PBH гэж товчилж дууддаг. За энэ маань ертөнцийн анхдагч хар нөхнүүд. За анхдагч хар нөхнүүд гэж товчилж хэлж болно. За эдгээр хар нөхнүүдийн гарал үүсэл бол ерөөсөө оддоос төрж үүсээгүй. Эдгээр маань манай нарнаас хөнгөн маста хар нөхнүүд байх ёстой гэж үздэг байгаа космологч. За эдгээр хар нөхнүүдийг ажиглах нь өөрөө космологийн хувьд айгүй чухал нөлөөтэй. За тэдгээр нөлөөг удахгүй дурдна. Тэгэхээр энэ хар нөхнүүд эхний ээлжинд яаж үүсдэг вэ гэхээр их тесрэлт боллоо. Их тесрэлт болсны дараа ертөнцид ингээд тодорхой хэмжээний материйн нягт байж байгаа тий цацрагийн ч юм уу цацрагаас өмнөх ирний нягтууд байж байгаа. Тэр одоо нягт нь тодорхой газар бөөгнөрсөөр байгаад тодорхой критик утгыг давчих юм бол тий. За тэр утга нэг жишээ 0.1-оос 0.5 гэдэг ч юм ийм тодорхой утгыг давчих юм бол шууд тэр орчимд хар нөх үүсчдэг. За эдгээр ингэж анхдагч хар нөхнүүд үүсч болдог. За ингэж анхдагч хар нөхнүүд үүслээ. За эдгээр хар нөхнүүдийн масс нь тэгвэл хэдийн хэмжээнд байх юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. За масс нь бол маш одоо жижигнээс за бүр ингээд 1 граммаас ч эхэлж болно. Эсвэл зүгээр астероидын хэмжээтэй тий 10-15 зэрэг грамм гэдэг ч юм уу тэрбум грамм гэсэн үг шүү дээ. Тэрбум грамм гэдэг чинь сая килограмм гэсэн үг тий. Сая килограмм хэмжээтэй ийм астероидын хэмжээнээс манай нарнаас нэг 1000 дахин том хүртэлх ийм том массын утгыг хамарж болдог байгаа массын утга нь. Тэр ийм хэмжээний хар нөхнүүд ертөнцид хамгийн анх үүссэн байж болно. Нэгсэндээ ертөнцид дөнгөж эгэл бөмбөс үүссэн байж байгаа шүү дээ. Эгэл бөмбөс үүссний дараа одод үүсгэхээс өмнө ийм анхдагч хар нөхнүүд үүсэж болдог. За эдгээр хар нөхнүүдийн хоорондоо тэгвэл бас мөргөлдөж болно тий. Тухайн үед хоорондоо мөргөлдөөд нэгдээд өөр нэг том хар нөхний системүүдийг бий болгож болдог. Тэр мөргөлдөхөд юу үүсдэг вэ гэхээр гравитацийн долгион үүсдэг тийм үү. Одоо LIGO, Virgo, Kagra зэрэг энэ гравитацийн долгион бүртгэгч лазер интерферометрийн байгууламжууд маань хар нөхнүүдийн мөргөлдөөнөөс үүссэн гравитацийн долгионыг бүртгэж авдаг байгаа. Тэгэхээр эдгээр детекторууд маань оддоос үүссэн, одод мөхөختөө үүссэн хар нөхнүүдийн мөргөлдөөнөөс үүссэн гравитацийн долгионыг өдий болт бүртгэж ирсэн. За мөн нейтрон нодны мөргөлдөөнөөс үүсэж байгаа гравитацийн долгионыг бас өдий болт бүртгэж ирсэн байна. Гэтэл 11 сарын 12-нд юу болсон бэ гэхээр LIGO дээр гинт детектор дуурайад за тэр детекторын дуурангууд юу гэсэн үг вэ гэхээр гравитацийн долгион бүртгэж байна гэдэг сигналыг бидэрт өгсөн байна. За тэрийг нь судлаад үзэнгүүт
ерөөсөө энэ гравитацийн долгионыг үүсгэж байгаа хар нүхний нэгдэл нь оддоос үүссэн хар нүхнүүдийн мөргөлдөөнөөс үүссэн байх боломжгүй байна гэдэг эхний ээлжийн дүгнэлтүүдийг гаргаж эхэлсэн. За эхний ээлжийн дүгнэлтүүд гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн ажиглалтыг бид нар эхний ээлжинд датагийн анализ хийгээд тодорхой модулууд дээр шалгаж үзээд за энэ маань жишээ нь 2 том манай нарнаас хүнд хар нүхнээс үүссэн мөргөлдөөнөөс үүссэн байна уу? Нейтрон нодны мөргөлдөөнөөс үүссэн байна уу? Эсвэл нейтрон нод хар нүхний мөргөлдөөнөөс үүссэн байна уу? Гэх мэт эдгээрээс үүссэн гравитацийн долгионуудын бүртгэгдэх мужид нь шалгаж үзнэ гэсэн үг. Тэгэхээр гравитацийн долгион гэдэг нь маань өөрөө нэг юм долгион ирж байгаа. Бид нар яг ингээд хүрээ анализыг сонсож болно гэсэн үг тийм. Тэр долгионуудын тодорхой давтамж гэдэг зүйл байгаа тийм үү. Долгионы урт гэдэг зүйл байгаа. Маш юм богинохон жижиг юмнууд байж байгаа. Хэдхэн герц дээр яригддаг тийм. Хэдхэн гигагерц дээр яригддаг. Тэгэхээр эдгээр долгионы уртууд маань за би энэ гигагерц дээр манайхаа буруу хэлчихэж магадгүй шүү. Хэрэг буруу хэлжээвэл мэддэг хүн комментээр засаад өгөөрэй. Тэгэхээр эдгээр тэр долгионы уртуудыг шалгаж үзэнгүүт яг энэ 12-нд бүртгэгдсэн хар нүхний мөргөлдөөний үүссэн гравитацийн долгион маань ерөөсөн одод хоорондын мөргөлдөөн болон нейтрон нодын мөргөлдөөн хар нүх нейтрон нодын мөргөлдөөнөөс үүссэн гравитацийн долгион биш болж таарах гэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө юуг илтгэж ийн гэхээр магадгүй энэ маань анхдагч хар нүхнүүдийн ямар нэгэн ертөнцид хамгийн анх үүссэн нэг 2 хар нүх байлаа гэж бодъё л та. Анхдагч хар нүх байлаа гэж бодъё л та. Тэр 2 хар нүх маань хоорондоо мөргөлдөөд тэрнээс үүссэн гравитацийн долгионыг бид нар өнөөдөр бүртгэхэд авч байгаа юм биш үсттэй гэсэн юм таамаглалыг гаргаж байгаа. Мэдээж ирээдүйд бол физикч нарын нэг илүү нарийн судална. Нэмээд энд юу чухал вэ гэхээр бид нар ер нь юм анхдагч хар нүхнүүдийн ажилтнуудыг маш их хийсэн. За зөвхөн гравитацийн долгионоор ажиглах боломжтой биш. Юу вэ гэхээр сансрын дэвсгэр цацрагч юм уу тий CMB. James Webb Space Telescope буюу James Webb сансрын дуран, Hubble сансрын дуран зэрэг эдгээр дурангуудыг эдгээр ажиглалтуудыг ашиглаад анхдагч хар нүхнүүдийн окторгуу ертөнцид үлдээсэн уул мөрүүдийг бид нар ажиглах боломжтой. Жишээ нь телескопоор анхдагч хар нүхнүүдийн үүсгэж байгаа макролензинг буюу анхдагч хар нүхний ард нь ямар нэгэн од байлаа гэхэд тухайн хар нүхийг дайраад өнгөрөхөд оддын гэрэл маань тухайн хар нүхний гравитацаас болоод фокуслагдаад жижиг макролензингийн үзэгдэл болдог. Тэгэхээр энэ хар нүх маань өөрөө 10-16 граммаас нарнаас 1000 дахин хүнд хүртэлгийн массны утгатай шүү дээ. Тэгэхээр жишээ нь манай окторгууд байдаг хар нүхнүүдтэй харьцуулахад харьцангуй хөнгөн баггүй маш хөнгөн хар нүх байна гэсэн. Тэгэхээр макролензинг үүсгэж байгаа. Тэгэхээр эдгээрийг ажиглах гэж үзээд тодорхой ингээд лимитүүдийг тавьдаг. Тэр нь юу вэ гэхээр саяны миний ярьсан лимит. Жишээ нь хэрвээ James Webb Space дуран болон Hubble дурангуудын ажиглалтуудаар хийсэн constraint буюу хоригууд нь юу вэ гэхээр ерөөсөө 10-ын дээдлэн гэжтэй тийм дээдлэн 10-3 зэрэгтэй буюу нарнаас 1000 дахин хүнд масстай хар нүхнүүд анхдагч хар нүхнүүд байх боломжтой. Үүнээс илүү хар нүхнүүд бол байх боломжгүй байна. Хангалттай ажиглалт хийсэн ажиглаагүй гэж байна. Нөгөө талд мөн CMB-гээс хийсэн буюу сансрын дэвсгэр цацрагаас хийсэн ажиглалтууд нь масс нь ерөнхийдөө 10-16-аас 10-17 грамм ч юм уу тий. Эсвэл 10-20-аас 10-24 зэрэгт грамм ийм хэмжээтэй хар нүхнүүд л ертөнцид анх үүссэн байх боломжтой байна гэж үздэг. За мөн эдгээр массын утга нь их чухал. Тэр нь юу вэ гэхээр анхдагч хар нүхнүүд үүслээ. Эдгээр хар нүхнүүд маань маш жижиг хэмжээтэй хар нүхнүүд үүснэ. Нөгөө талд хар нүхэнд их онцгой шинж чанар байгаа. Тэр юу гэхээр хар нүх жижигхэн байх тусмаа амьдралын нас нь бага байдаг. Буюу хар нүх жижигхэн байх тусмаа Хокингийн цацрагалтыг маш хурдан хийгээд ур шат алга болчдөг байхгүй. Тэгэхээр анхдагч хар нүхнүүдийн масс нь 10-15 зэрэгт граммаас бага хэмжээтэй байх юм бол ерөөсөө өдийг хүртэл амьдрах боломжгүй. Үжээ ур шат алга болчихно. 10-15 зэрэгээс өндөр тий 10-15 зэрэгээс хүнд масстай хар нүхнүүд байх юм бол тухайн масс хар нүхнүүд маань Хокингийн цацрагалтаа хийгээд ур шат алга болж байгаа яг мужин өдий ертөнцийн одоогийн нас дээр таарах боломжтой байна. Тэгэхээр энд бас нэг дахиад хориг орж ирж байгаа нь ерөөсөө тухайн анхдагч хар нүхнүүдийн масс 10-15 зэрэгт грамм хэмжээнээс хүнд байх хэрэгтэй гэдэг нэг хориг орж ирдэг гэсэн. Тэгэхээр энэ бүх хоригуудыг одоо яг ингээд шалгаад судлаад явж байна гэсэн үг. За одоогоор хийсэн анхдагч судалгааны үр дүнд юу гэж гаргаж байгаа вэ гэхээр энэ хар нүх маань ерөнхийдөө манай нартай ойролцоо хэмжээний масстай хар нүх байсан байж
магадгүй гэсэн судалгаа гаргаж байгаа. Гэхдээ яг бүрэн бол батлагдаагүй шүү манайхан. Одоохондоо ийм таамаглалууд гарч байна. За ирээдүйд тэгвэл яаж магадгүй вэ гэхээр тухайн энэ LIGO гэдэг төхөөрөмж маань 6.2 жилийн хугацаанд нэг удаа буруу юм одоо сигналыг гаргах боломжтой. False alarm гэдэг те хуурамч тохиог гарах юм магадлал байж байгаа. Тэгэхээр эдгээрийн нэг байж магадгүй давхар судалж байна. Тэгэхээр магадгүй одоо ойрын 3 сарда ч юм уу эсвэл 1 жилийн хугацаанд энэ давхар анализууд шалгалтууд нь ороод тийм хөндлөнгийн шалгалтууд нь ороод энэ үнэхээр анхдагч хар нүхний ирсэн гравитацийн долгион мөн үү биш үү гэдгийг бид нар ирээдүйд мэдэх боломжтой байх нь. За үнэхээр мөн байх юм бол энэ маш том нээлт болно. За тэр нь юу вэ гэхээр анхдагч хар нүхнүүд өөрөө харанхуй материйг тайлбарлаж болдог. Бүтэн ертөнцид байгаа бүх харанхуй материйг тайлбарлаж болно эсвэл энэ тодорхой хэсгийг ч тайлбарлаж болдог учраас анхдагч хар нүхнүүдийн судлах космологт маш чухал байдаг байна. За тэгэхээр энэ 7 хоногт космологт болсон маш сонирхолтой мэдээ бол энэ анхдагч хар нүхнүүдийн гравитацийн долгионыг бүртгэж авсан байж магадгүй таамаглал байлаа. За ирээдүйд юу болохыг хэдүүлээ бөөндөө хүлээцгээе тийм ээ. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.